За дараагийнх нь зорилгоо тодорхойлох дүрм 5. Харж байна хүмүүсээ? Харж байна. За зорилгоо тодорхойлох дүрм 5 маань юу вэ гэхээр зорилго төсөөлөл дээр тулгуурласан байх. Тэгэхээр одоо жишээл зорилго төсөөлөл дээр тулгуурсан байх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өөрсдөө хараад төсөөлж чадж байгаа юмаа хийхэд илүү амархан байдаг байхгүй юу? Тэгэхээр бидний тарих яаж сэтгэдэг бид нар тэрийг ашиглах хэрэгтэй байхгүй юу? Зорилго тодорхойлоход ихэнх нь яадаг вэ гэхээр бидний жоохон тест биччихээ. Одоо жишээл тэдэн дүүрэг олон ингээд биччихдэг. Тэгвэл тэр чинь ерөөсөө бодит биш байхгүй юу? Тэ? Бид нар тэрийг төсөөлөө за хэдэн төгрөгтэй байх хэвээр, хаанаас явах хэвээр, энэ мөнгө чинь юу вэ? Мөнгө гэж яг юу вэ? Ямар учиртай явах гэдэг юм те? Энэ мөнгөөр би юу бүтээж болох вэ? Энэ мөнгийг ашиглаж ээж би үр хөвгтөө яаж тэжээх вэ? Тэ? Үр хөвгтөдөө би юу авч өгөх вэ? Гэх жишээ нь бид нар чинь бүгдээрээ төсөөлөд байхгүй юу? Тэрнээс ч зүгээр гаргацсан лист бол биш. Бидний тархинаас гарч байгаа төсөөлөд байхгүй юу? Тэ? Тэгэхээр бид нар яг тэр утгаар нь бид нар юмыг төсөөлж харах хэрэгтэй. Байр аавна гэдэг чинь зүгээр байр аавна гэж хэлэх нэг өөр тий. Гэтэл нэг өрөө байр аавна гэдэг чинь шал өөр байхгүй юу? Хэмжээ гараад байна шүү дээ. Төсөөлөл гараад байна тий. Тийм байршилтай ийм хүү байр өстэй гоё юм байна гэж харчингууд чинь бид нар илүү төсөөлдөг юм тий. Ойлгомжтой хүмүүсээ тий. Тэгэхээр төсөөлөх ёстой байхгүй юу? Зорилго чи ерөөсөө маш сайн төсөөлөл дээр төвлөрөх ёстой. Окей. Тэгэхээр хаана байршилтай ингээл тий. Хаана байгаа хэдэн сая төгрөгийн үнэтэй ингээл тэгвэл улам төсөөлөл болж хийж байгаа байхгүй юу? Улам бодиттой болж хийж байгаа сте тий.